За сайн байцгаана уу? Дараагийн мэргээрээ уулзч байгаадаа баяртай байна. За энэ удаагийн мэргээрээ болохоор этрээтэй харилцаа холбоотой хүн таныг одоо юугээр бодож байна вэ гэдэг тийм мэрэг хийхэр байгаа. За хамгийн эхлээд болохоор энергийн шалгалт хийнэ. Тэрэн дээр юу гэж асуух вэ гэхээр та одоо энэ situationship байгаа харилцаанд хүнээ юу гэж бодож мэдэрч байна гэгээ энергийн шалгалт хийнэ. За тэгээд тэрэнд таарч байгаа бол та одоо зөв группээ сонгосон гэсэн үг шүү. За дараа нь юу гэж асуух вэ гэхээр тэр хүн таныг юу гэж бодож мэдэрч байна гэд. За дараа нь болохоор тэр хүн яагаад танд татагддаг вэ гэд. Тэгээ хамгийн сүүлийн асуулт нь болохоор хоёрын харилцаанд гуртаж итгээд байна уу? Энэ хүн одоогоор өөр хүнийг сонирхож байна уу гэж бол асуунаа. За тэгээд урдын адил 3 групптэй байгаа. За тэгээ хамгийн ихний групп нь болохоор ийм нэг эмэгтэй зурагтай карт байна. За тэгээ 2 дугаар групп болохоор ийм сарны зурагтай хүзэр байна. За тэгээ 3 дугаар групп болохоор нэг юм далавчтай ч юм шиг эмэгтэй зураг байна. За тэгээ хувийн онцлог авахыг хүсвэл Facebook-оор болохоор тааруу хайр хүзрийн мэрэг гээд байгаа. Тэгээ Instagram-аар болохоор тааруу доор зураас хайр гээд байгаа шүү. За ингээ мэргээ тавхлан сонсоорой. За сайн байцгаана уу? 1-р группийнхаа одоо ингээ мэргийг эхэлж байна. За хамгийн эхлээд болохоор энергийн шалгалт хийгээд та одоо situationship одоо харилцаанд байгаа хүнээ юу гэж бодож мэдэрч байна гэд асууж байна. Хэрвээ энэ байдал тааруул та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За хэрвээ таарахгүй байвал та өөр группийн бас энергийн шалгалтыг сонсоод явж болно шүү. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Та магадгүй саяхан ямар нэгэн тийм одоо энэ хүнийхээ талаар үнэнг олж мэдсэн юм шигээр бол хүзрээр бол гарч ирж байна л да. Яг ингээ үнэн төрхийг ингэж харсан юм шигээр бол хүзрээр бол гарч ирж байна. Энэ ийм хүн байсан юм уу? Эсвэл ийм зүйл болж байсан юм уу гэдэг шиг нэг зүйлийг олж мэдсэн гэж бол гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө тэрийг сонсож ойлгож мэдснийхаа дараа энэ хүнийг ер нь тавьж явуулсан дээр юм шиг байна гэсэн нэг тийм бодол бол төрсөн гэж бол гарч ирж байна. Та ерөнхийдөө бол өнгөрсөнд нэлийн их харилцаанаасаа болж одоо зовж шаналсан юм шигээр бол хүзрээр бол гарч ирж байна л да. Ер нь яг энэ хүндээ хаягдсан ч юм шиг энэ хүн таныг сонгохгүй байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмжтэй байсан гэж бол гарч иржээ. Тэгээ яг ингээд одоо энэ хүний үнэн төрхийг хараад энэ хүнд одоо тэгж өмнөх шигээ одоо амар их татагтхаа байлсан, дурлахаа байлсан гэдэг ч юм уу. Одоо яг ингээд нэг тийм хүн дурлцахаараа нэг сохорчдаг штэ. Нэг тийм үгээд штэ. Тэхээ бэлдсэн байна гэж бол гарч ирж байна. Тэгээ та одоогоор болохоор энэ хүнтэй харилцааныхаа ирээдүг жоохон бодож байна л да. Ер нь бит хоёр ингээ ирээдүйд юм албан ёсны хосын харилцаатай болоод цаашаа явж болох болов бит хоёрын харилцаа ирээдүйтэй болов гэж бол бодож байна. Ялангуяа гэрлэлтэй амирх бодоод байгаа бол тэ бит хоёрын харилцаа цаашдаа яваад гэрлэлт болох боломжтой юу гэж амир их бодож байгаа гинэ. Тэгээ та энэ хүнийгаа болохоор нэлээ чадварлаг хүн гэж бол хардаг байх талтай байна. Ингээ юмхнаар юм хийж чаддаг, олон төрлийн авьяастай, маш одоо скил өндөртэй, үн тийм чадварлаг, өөртөө ихтэй, харизматай хүн гэж бол та энэ хүнийг бол хардсан байна. Тэгээ дээрэс нь энэ хүнийг та өөрөөс нь амир хэм нууж байгаа гэж бол бодож байгаа юм байна л да. Яг ингээд бас юу гэж бодож мэдэрч байгаагаа яг бүгдийг танд илэрхийлдэггүй цаанаа бас ингээд бодсон зүйлээ ингээд хэлэхгүйгээр нуучдаг гэж бол та хардсан юм байна. Тэгээ ерөнхийдөө бол яг хоёрын харилцааг цаашдаа ирээдүгүүтэй байх та бит хоёрын харилцаа цаашаа урагшлахгүй байх та гэж бол бодож байгаа юм байна. Тэгэд одоогоор хоёр бас нэг их харилцаа холбоогүй байх боломжтой байна. Эсвэл маш бага зэргийн холбоотой. Яг бол таныг одоогоор энэ хүнийг ингээ нууцаар тагнажийн гэж бол гарч ирж байна л да. Тэгэхээр магадгүй та энэ хүнийгаа юу хийж яваагийг магадгүй те Instagram, Facebook-ээр ч юм уу амиг харж тагнаад иж магадгүй байхаарай. Тэгээ таныг одоогоор бас ингээ найзуудтайгаа
маш их шоудж байгаа, эсвэл ингээд цагийг хөвгчлөлтөд өнгөрүүлж байгаа гэж бол гаргаж байна. За тэгээд энэ хэсэгт харуул та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За таны бодож байгаа хүн одоо таныг гих одоо бодол мэдрэмж нь ямар байна гэсэн чинь ингэж гарч ирж байна. Энэ хүн бол тантай бол харилцаа холбоотой байхыг маш ихээр хүсэж байна гэж бол гарч ирж байна. Ялангуяа 3 Oracle карт татад гуруулаа ер нь ижилхэн одоо санаатай хүзрүүд бол гарсан байгаа. Эхнийх нь болохоор тантай буцаж нийлэх, хоёр дахь боломж танаас асуусан байдал ер нь тантай буцаад харилцаа холбоотой байхыг хүсэж байна. За хоёр харилцаа холбоотой байвал илүү их ингээд дотн болохыг амар хүсэж байна. Харилцаа холбоогоо илүү эрчимжүүлэхийг хүсэж байна гэж бол гарч ирж байна. Тэгээ тантай болохоор ингээд хамт аяллаар явахыг хүсэж байгаа. Ямар нэгэн зүйл хамт хийхийг хүсэж байгаа. Ер нь тантай буцаал ингээд те харилцаа холбоотой байгаа цаашаа явахыг амар хүсэж байна гэж бол гарч ирж байна. Энэ хүн болохоор танд бол амар сэтгэлтэй гэж бол гарч ирж байна шүү. Танд амар их татагддаг. Тэгээ яагаад бас танд амар их татагддаг вэ гэхээр энэ хүн таны хажууд байхдаа өөрийгөө амар гоёор мэдэрдэг юм байна. Ингээ нэг тийм өөрийгөө болохоо нэг тийм харизма өндөртэй, өөртөө ихтэй тийм гоё хүн гэдгээр өөрийгөө мэдрээд идэг гинэ тантай хамт байхдаа. Тэгэж анх танд амар татагдсан. Тэгэд явсаар ха танд амар сэтгэлтэй болсон. Тийм болохоор таныг ерөөсөө ингээд мартаж чадахгүй байгаа, бодохгүй байж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээ одоогоор ч гэсэндээ энэ хүн таныг маш ихээр бодож байгаа гэж бол гарч ирж байна. Тантай адилхан бас энэ хүн таныг ингэж нууцаар харж тангиж байгаа байх одоо байдал бол ажиглагдаж байна. Тэгэхээр магадгүй таныг юу хийж гин, яаж гин гэдэг Instagram, Facebook эсвэл өөрийгөө гарч идэх те харж тагнаад байх байдал бол гарч ирж байна. Тэгтээ ингээд хоёрын харилцааг ингээд болж бүтэхгүй байгаа шалтгаануудын нэг нь болохоор яалтчгүй ингээд одоо хувь тавилан гэдэг ч юм уу амьдрал нэг тийм том шалтгаан байгаа гэж бол харж байгаа юм байна. Яг хоёрын контролоос одоо хэтэрсэн асуудал хоёрын харилцаанд нөлөөлөд байгаа. Тийм болохоор бид хоёр хамт байж чадахгүй байна гэж бол бодож байгаа юм байна. Тэгэхээр энэ нь юу гэж болох вэ гэхээр одоо жишээ нь холын зай гэдэг ч юм уу те. Ямар ч хэсэнд хоёроос шалтгаалаагүй ямар нэгэн том асуудлаас болоод эсвэл шалтгаанаас болоод хоёр ингээд яг хосын харилцаатай байж чадахгүй байгаа гэж бол энэ хүн бодож байгаа юм байна. Тэгээ одоогор болохоор энэ хүн бас нэлээд ганцаардаад байгаа гэж бол хүзрээр бол гарч ирж байна. Ганцаардаад ер нь тантай харилцаа нэлээд бодож байгаа гэж бол хүзрээр бол гарч ирж байна. Тэгээ яалтчгүй та энэ хүнийг амар аз жаргалтай болгодгоо гэж бол хүзрээр бол гарч ирж байна. Тантай хамт байхаараа яг ингээд өөрийнхоороо байж чаддаг ингээд буцаад яг нэг тийм нэг жоохон хүчрч юм шиг яг өөрийнхоороо ямар ч фильтргүй амар гоё байж чаддаг. Тантай хамт байхаараа амар баясгалантай болчдөг гэж бол гарч ирж байна. Тэгээ танд бол амар их татагддаг. Бие физиологийн хувьд ч гэсэн амар их татагддаг гэж бол гарч ирж байна. Тэгэд одоо жоохон харилцаандаа ингээ эргэлзээд байгаа байдлаас хүзүүдээр бол гарч ирж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор энэ хүн танд яагаад татагддаг вэ гэд үзье. За тэгээд танд яагаад татагддаг вэ гэдэг энэ талд үзэж байгаа. Энэ талд нь болохоор хоёрын харилцаанд гуртаж итгээд байна уу? Энэ хүн одоогоор өөр хүн сонирхож байна уу гэдээ үзэж байгаа шүү. За хамгийн эхлээд яагаад энэ хүн танд татагддаг вэ гэд асуусан чинь ингэж гарч ирж байна л да. Та энэ хүнийг жоохон тоодгүй юм шигээр бол гарч ирж байна. Эсвэл та магадгүй өөрөө мэдэхгүй шиж магадгүй. Гэхдээ энэ хүн болохоор таныг өөрийг нь тоодгүй гэж бол боддtiin байна. Ер нь таныг болохоор ингээд ганцаараа хийх ёстой юм а хийгээд ингээ явж идэх. Тэгээ таныг нэг авч одоо юу гэдэг тэр хүнийг авч хилж одоо үздэггүй гэж бол боддtiin байна. Тийм болохоор тань татагддаг гинэ. Яагаад бол ингээд таныг амар бодоод идэг, таныг амар хүлээгээд идэг гэж бол гарч ирж байна л да. Энэ хүн одоо юу хийж явж байгаа бол яаж байгаа бол одоо намайг яагаад тоохгүй байна гэдэг ч юм уу те. Таныг ер нь амар их тэгэж бодоход амар хүрээдгээ гэж бол гарч ирж байна. За тэгээ дээрэс нь яагаад танд амар татагддаг вэ гэхээр та яг энэ хүний одоо ideal type юм шиг байна. Яг юу гэсэн үг вэ гэхээр яг ингээд одоо жишээний хүн за ирээдүйд ийм хүнтэй би хамт байх юмсан гэдэг нэг хүсдэг хүсэл байдаг шүү дээ. Тэр хүсэл нь яг та юм шиг байна. Яг ингээд эсрэг хүстэндээ яг хүсдэг
одоо бодож явдаг, төсөөлдөг тэр одоо зан чанарууд, гадаад үзмж гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлийг ингэж агуулсан хүн бол та гэж бол таны бодож байгаа хүн боддгийм байна. Тийм болохоор тань амар татагддаг. Тэгээ таны дээрээс нь бас амар нууцлаг хүн гэж бол боддгийм байна. Таныг бас ингээд ер нь өөрийнхөө үзэл бодол эсвэл одоо дотроо бодож байгаа бодол мэдрэмжээ нэг нийлэлтэй ингэж хилээд идэггүй амар нууцлаг хүн гэж боддог. Тийм болохоор тань амар татагдахад хүргэдэг гэж бол гарч ирж байна. Яагаад л тань ингэ боддгийм байна л та. Энэ хүн одоо юу гэж бодож байгаа бол яаж байгаа бол гэдэг ч юм уу. Таныг амар тэгж их бодоход хүргэдэг гинэ. Тэгээ бодсоор байгаа танд бүр ингээ улам татагдаад байдаг. Таныг улам илүү одоо мэдхийг хүсдэг. Нэг тиймэрхүү байдал бол ажиглагдаж байна. Тэгээ яалтчгүй хоёрын харилцаанд ингээд ерөөсөө нэг тийм том саад байгаад хоёрын харилцаанд одоо юу гэдэг ийм хоёрын контролоос гарсан асуудал байгаа. Тийм болохоор ингээд хоёрын харилцаа ч амар эргэлзээтэй болж бүтгэн мэдэгдэхгүй ийм байгаа. Одоо ийдрэтэй байдалд нь энэ хүн ингээд татагдаад байдаг гэж бол гарч ирж байна. Яг жоохон ингээд ийм токсик те хортой байдлаар татагдчихж байгаа ч гэсэндээ нэг шалтгаануудынхаа нэг нь тэрэ гэж бол гарч ирд юм байна. Одоо шалтгаануудынхаа нэг нь болохоор тэрэ гэж бол гарч ирж байна. Тэгээд хоёрыг болохоор бие биендээ бол ингээд адилхан татагддаг, адилхан сэтгэлтэй хүмүүс гэж бол боддгийм байна. Гэтэ яг ингээд бит хоёр болж бүтэхгүй юм байна да гэж бол бодоод идэм байна. Тэгээд ер нь бол яг ингээд яг л одоо ийм хүнтэй л хамт байх юмсан гэж нэг хүсдэг шүү дээ. Яг тэр хүн л та юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор та хоёрын харилцаанд гуртаж итгээд байна уу? Энэ хүн одоогоор өөр хүн сонирхож байна уу гэж асуухад бол ямар ч гэсэн энэ хүнд бол сонголтууд байгаа гэж бол хүзүртээр бол гарч ирж байна. Гэтэ тэр сонголтондоо нэг сэтгэл хангалуун биш байгаа юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна. Ямар ч гэсэн нэг хүн гарч ирж байна. Гэтэ тэр хүн дээрээ хичээл зүтгэл ерөөсөө гаргадаггүй. Ягаад гэвэл тэр хоёрын харилцаа бол нэг тийм ирээдүйтэй биш. Тэгээ дээрэс нь өөрийнх нь сонирхдаг төрлийн хүн биш ээ гэж бол хүзүртээр бол гарч ирж байна. Зүгээр л ингээд хаяа уулздаг, хаяа бичдэг гэдэг ч юм уу те. Яг тиймэрдүү тэрнээс өөрөө тэр хүндээ сэтгэлтэй биш. Яг тэр харилцаанд бол ерөөсөө тэгж хөрөнгө оруулалт хийдгүү, цаг хугацаагаа зарцуулдаггүй гэж бол хүзүртээр бол гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө хоёрын харилцаа ингээд болж бүтэхгүй байгаа ийм асуудалтай байгаа байдалд амар уур бухимдалтай байгаа юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна. Тийм тэгээд ерөөсөө ингээд одоо ирээдүйд болж бүтэх байсан харилцаа ерөөсөө бүтэхгүй байна гэд ер нь жоохон ингээд шаналлалтай байгаа юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна. Тэг ямар ч байсан хоосонгүй хүн ч гэсэндээ тэр хүндээ нэг сэтгэлгүй, нэг тоодгүй юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна. За тэгээ хоёр oracle card татсан байгаа. За энэ нь болохоор одоо таны бодож байгаа хүн дээр болохоор trust буюу одоо итгээд үздэг ийм oracle card одоо гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ хүн ер нь хайр дурлалын харилцааг жоохон ингээ сөргөөр бодох гээд ер нь ингээ болж бүтэхгүй талыг маш их харах гад байдаг юм шигээр бол хүзүртээр бол гарч ирж байна л да. Тэгээд oracle card яг юу гэж энэ хүн зөвлөж ийнэ гэхээр одоо энэ харилцаанд энэ одоо нөхцөл байдал итгээд үзээ. Одоо энэ харилцаанд одоо арай эргээр хараад үзээ гэдэг нэг тийм утгатай зөвлөгөөний карт бол гарч ирж байна. За таны зүгээс яг танд хүзэр юу гэж зөвлөж ийнэ гэхээр таныг амар тийм нээлттэй байдлаар юмсыг хараа гэж бол гарч ирж байна. Таны бодож төсөөлдөг одоо таны ингээ заяаны хайн гэдэг ч юм уу те энэ бүхэн чинь таны яг ингээ төсөөллөөс арай өөр хүн байж болно шүү гэдэг нэг тийм зөвлөгөөний карт бол өгж байна. Жишээлбэл одоо юу гэдэг нь та за би яг л юм бор өстэй өндөр одоо ийм л хүнтэй суун. Эсвэл би ингээ те амар том одоо мөртөө залуутай суун тий эсвэл би яг л ийм зан чанартай хүнтэй суун гэдэг нэг тиймэрхүү бодолтой байвал тэрэндээ жоохон нээлттэй хандаарай. Яагаад бол танд яг тохирох таны заяаны хань чинь таны ингэж төсөөлж боддгоос шал өөр хүн байх боломжтой шүү гэдэг тийм зөвлөгөөний карт бол гарч ирлээ. За ингээ мэргэн дууслаа, баярлаа. За мэргэн таалагдсан бол ийм эмэгтэй хүний эможи комент дээр бичээрэй. Эсвэл нэг тийм оранж өнгөтэй эможи гэдэг ч юм уу комент дээр бичээрэй. За тэгээд хувийн онцлог авахыг хүсвэл инстаграмаар тааруу доор зураас хайр гэд байгаа. Фэйсбүүкээр болохоор таараа хайр хөзрийн мэрэг гэд байгаа шүү.
За баярлалаа. Дараагийн мэргээрээ уулзцгаая. За сайн байцгаана уу? 20 дугаар бүлгийнхаа одоо ингээ мэргийг эхэлж байна. За хамгийн түрүүнд болохоор энергийн шалгалт хийгээд та одоо энэ situationship харилцаанд байгаа хүнээ юу гэж бодож мэдэрч байна гэд би асуулаа. За тэгэхэд бол та энэ хүнээ нэлээд гоё нүдээр бол хард юм байна. Ер нь амар үнэлж хардаг. Та энэ хүнийг болохоор мөнгө санхүү дээрээ нэлээд анхаардаг, хариуцлагатай, буур суурьтай тийм их одоо хүн гэж бол хард юм байна л да. Тэгээд тэрийг ч та амар үнэлж хардаг. Тэгээд дээрээс нь та энэ хүнтэй байхаар амар тийм тухтай байдаг гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Нэг тийм дотн дулаахан мэдрэмж энэ хүнээс авдаг байх талтай бол гарч ирж байна. Зөвхөн хамт байхдаа. Гэтэ сүүлийн үед ягаад ч юм энэ хүн танд нэлээд хүүтэн хүндий хандаад байгаа гэж бол бодож байгаа юм байна. Тэгээд тэрнээс болоод тэр нь танд амар хэцүү байгаа гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна л да. Ингээ харилцахтаа болохоор нэг тийм одоо тантай нэг гоё харилцаа өрнүүлмээргүй байгаа юм шиг, таныг тоохгүй байгаа юм шиг, тантай яагаад ч юм амар тийм хүүтэн хүндий хандаад байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд тэрнээс болоод танд амар ингээ сэтгэл зүрхнийхээ хувьд нэг тийм ачаалттай хүнд байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд та энэ хүндлүүгээ тэр тухай хэлмээр байгаа. Энэ хүндлүүгээ холбогдоод чи яагаад ийм амар ингээ хүүтэн хүндий байгаад байгаа юм бэ гэд тэрийг одоо хэлж ойлгуулмаар байгаа гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Та хоёр бас одоохондоо нэг их харилцаа холбоотой байхгүй байгаа. Эсвэл бие биенлүүгээ нэг их үйлдэл хийхгүй байгаа байх хандлага бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нь таныг ингээ сонгохгүй байгаа юм шиг санагдаад байгаа болохоор за ер нь бит хоёрын харилцаа болж бүтэхгүй байгаа юм биш үү дээ гэсэн нэг тиймэрхүү бодолтой бит хоёрын харилцаа цаашаа явахгүй юм шиг дээ гэсэн нэг тиймэрхүү бодолтой байгаа гэж бол гарч ирж байна. Тийм ч болооч тэр юм уу та бас өөрийнхөө сонголтуудтай нээлттэй хандахыг амар хүсэж байгаа гэж бол гарч ирж байна л да. Ер нь таныг бас сонирхож шохоорхож байгаа хүмүүс ер нь бол танд байгаа гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тийм болохоор тэдрийгээ сонгоод ер нь энэ харилцаанаас ингээ move on хийгээд явсан дээр юм уу гэсэн нэг тиймэрхүү бодолтой байгаа юм байна. Гэтэ та энэ хүндээ бол нэлээд сэтгэлтэй энэ хүнтэйгээ уг нь бол хамт одоо цаашдын урт хугацааны харилцаатай байхыг хүсэж байгаа гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Яагаад ч юм энэ хүн таны бараг заяаны хань юм шиг эсвэл ингээ хамт байх ёстой хүн шиг нэг тиймэрхүү мэдрэмж танд амар төрдгөө гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээд хамт байхгүй үедээ та энэ хүнийгээ бас нэлээд санаж боддог байх тал бол хүзүрдээр бол гарч ирж байна. Гэтэ та одоо ингээ бодсон байна л да. За би энэ хүн лөө төрүүлж ерөөсөө үйлдэл хийхгүй, над руу үйлдэл хийхгүй, над руу холбогдохгүй, надтай ярихыг хүсэхгүй, намайг сонгохыг хүсэхгүй байгаа бол би ч гэсэн яг адилхан тэгж үйлдэл хийхгүй гэсэн нэг тиймэрхүү бодолтой байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ уг нь бол та энэ хүнтэйгээ уулзч уулзраад явахыг хүсэж байгаа. Гэтэ ингээ та энэ хүнийгээ жоохон хүлээгээд байгаа байж магадгүй байхаар бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээ та хүлээж авах явцдаа ер нь бол өөр хүмүүстэй уулзч уулзраад болцоонд яваад ингээ сонголтуудтай амар нээлттэй хандж байгаа гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. За энэ хэсэг таарсан бол та зөв группээ сонгосон юм байна гэсэн шүү. Тэгээ таарахгүй байвал та өөр группийн энергийн шалгалтуудыг сонсоорой. За таны одоо юу гэдгийг situationship байгаа харилцаанд хүн таныг юу гэж бодож мэдэрч байна гэд би асуулаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Ер нь бол таньдаас амар сэтгэлтэй. Ер нь хоёрын энерги бол нэлээд төстэй бол гарч ирж байна. Гэтэ яг зарим ялгаатай зүйлүүд бол гарч ирж байна л та. Таньдаас энэ хүн сэтгэлтэй. Тэгээ дээрэс нь таныг өөртөө сэтгэлтэй гэдгийг энэ хүн бол амар сайн мэддэг гэж бол гарч ирж байна. За 20 дугаар бүлгийг сонгосон хүн бол надад амар сэтгэлтэй гэд. Тэгээ таныг болохоор амар өглөгч, зөөлөн сэтгэлтэй, сайхан сэтгэлтэй тийм хүн гэж бол бас таныг бол хардсан байна. Тэгэд энэ хүн бас одоогоор өөрийнхөө ажил төрөл дээр нэлээд их анхаарал явж ижиж магадгүй байхаар бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тантай өвөнд ингээд одоо цаашдын харилцаатай байхыг амар хүсдэг. Тантай юм урт хугацааны харилцаа, гэр бүлийн харилцааг уг нь бол харж хүсдэгэ гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Гэтэ яг яаж ийм харилцаа болох вэ гэдэг дээр амар эргэлздэг гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээ таныг төрүүлж үйлдэл хийгээсэй гэдэг энэ хүн жоохон таныг хүлээгээд хараад суугаад байгаа байдал бол хүзүрдээр бол гарч ирж байна.
Энэ хүн ч гэсэндээ адилхан танилуу өөрөө төрүүлж үйлдэл хийхгүйгээ бодсон байх юм. Энэ яагаад вэ гэхээр энэ хүн бас жоохон эго өндөртэй, бардам зантай хүн байх боломжтой бол гарч ирж байна. Тэгээ өөрөө ингээд танилуу үйлдэл хий гэхээр өөрийнхөө бардам зан нь гарч ирээд, эго нь гарч ирээд танилуу бас ингээд хүсэж байгаа шиг үйлдэл хийж чаддгүй гэж бол үзүрдээр бол гарч ирж байна. Тэгээд ямар ч байсан энэ хүн яг ингээд одоо харилцаа холбоогоо нэг тэгж хувь тавилан даатгцсан, амьдрал даатгцсан байдалтай бол хөзөрдөр бол гарч ирж байна л да. За бит хоёр үнэхээр ингээ болж бүтэхгүй бол одоо тэр лээс тий надад өөр одоо сонголтууд байгаа штэ. Заавал энэ хүнийг сонгох шаардлагатай юм уу? Ер нь бит хоёрын харилцаа угаасаа болж бүтэхгүй байгаа зүйлийг би хүчлээд яах юм бэ? Ер нь ингээ байгаагаар нь ингээд үлдээчихье гэсэн нэг тиймэрхүү бодолтой байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээ энэ хүнд ч гэсэндээ бас ингээд өөр сонголтууд байдаг байх боломж ол хөзөрдөр бол гарч иржээ. Тийм гэтээ өвөн зүрх сэтгэлтэй болохоор танд амар сэтгэлтэй. Гэтээ яг ингээд харилцаараа үйлдэл хийе гэсэн бас нэг тийм бодол байхгүй. Ер нь бол ингээд харилцааг байгаа чигээр нь үлдээгээд за үнэхээр ингээд цаашдаа бит хоёр болж бүтвэл одоо тэр эз ингээд байглаараа ингээд энэ харилцаа цаашаа явах бэлгүй дээ гэсэн нэг тиймэрхүү одоо байр суурьтай байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээ дараагийн асуулт нь болохоор энэ хүн танд яагаад татагддаг вэ? Тэгээд хоёрын харилцаанд гуртаж итгэхэд байна уу гэд асуух байгаа. За тэгэд энэ талд болохоор энэ хүн танд яагаад татагддаг вэ гэдээ асууж байгаа. За энэ талд болохоор хоёрын харилцаанд гуртаж итгэхэд байна уу? Энэ хүн одоогоор өөр хүнийг сонирхож шохоорхож байна уу? Ер нь өөр хүнтэй харилцаа холбоотой байна уу гэд би асууж байгаа. За хамгийн эхлээд болохоор яагаад энэ хүн татагддаг вэ гэхээр ер нь хоёрын харилцааны болж бүтэхгүй байгаа байдлаас болоод тань татагдаад байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Уг нь бол яг энэ хүний дотоод хүсэл нь болохоор тантай хамт байхыг амар хүсдэг юм шигээр бол гарч ирж байна. Гэтэ ягаад ч юм яг хосынхоо хувьд, зан чанарынхаа хувьд ер нь болж бүтэхгүй гэж боддог болохоор ер нь бол найзууд байсан дээр юм биш үү гэсэн нэг тиймэрхүү бодол энэ хүн байдаг гинэ. Тэгээ тэр байдалд амар их гутарч шаналдгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна л да. Уг нь бит хоёрын харилцаа хосын харилцаа байсан бол ямар сайхан бэ? Найзуудын харилцаатай баймааргүй байж штэ гэдэг ч юм уу. Тэгж амар их шаналж боддог гинэ. Тэгээ тэр байдлаасаа болоод нэлийн их зүрх сэтгэл нь амар их шархалдаг гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Яг ингээд одоо тийм дөрвтэй үйлдэл хийгээд хоёрын харилцааг ингээ өөрчлөөд дараагийн шатанд одоо гарахаас энэ хүн айгаад байдаг юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээ тэр байдлаа ч гэсэндээ танд одоо хэлэхгүй нуудаг байх тал бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгэд ер нь ингээд одоо бит хоёр ингээ хосууд болохоор болж бүтэхгүй юм чи найзуудын харилцаанд байсан дээр юм шиг байна гэд тэгээд бодоод байдаг юм шигээр бол гарч ирж байна. Тэгээ тэр байдал нь өөрт нь амар хэцүү байд юм байна л да. Тэгэд энэ хүн таныг нэлээд их боддог юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээ тэр одоо юу гэдгийг бодоод бас өөртөө хаяа жоохон итгэлгүй болцдог байх тал бол гарч ирж байна. Ер нь яг энэ хүний танд яг одоогоор маш ихээр татагдчихж байгаа байдал нь болохоор хоёрын харилцаа бүтэхгүй гэсэн бодол нь амар жоохон сонсогдчихж магадгүй л дээ. Гэтэ ингээ нэг тийм хүн нөгөө нэг тийм авч чадахгүй зүйлдээ ингээ амар шунаад дурлаад ингээ татагдаад идэв штэ. Яг тийм тантай байхыг амар хүсэж байгаа. Тантай харилцаатай байхыг хүсэж байгаа. Таныг өөрийнхөө тий хамтрагчаа байлгахыг хүсэж байгаа ч гэсэндээ тэр хүсэлтэд хүрч чадахгүй байгаа болохоор зүрх сэтгэл нь амар саналаад байдаг. Тэгээ нөгөө талаараа тэр нь тань татагдахад амар хүрэгдэгэ гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээ дараагийн асуулт нь болохоор хоёрын харилцаанд гуртаж итгээд байна уу? Энэ хүн одоогоор өөр харилцаа үүсгэсэн байна уу? Өөр хүнийг сонирхож байна уу гэсэн чинь ямар ч байсан одоогоор өөр харилцаа бол ерөөсөй байхгүй гэж бол гарч ирж байна. Гэхдээ зүгээр ингээд сонирхож шохоорхдог, зүгээр ингээд тий маш хөнгөн байдлаар сонирхдог хүн одоо хүмүүс гэдэг ч юм уу байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Гэтэ алинтай ч ямар ч харилцаа үүсгээгүй байгаа. Өөрөө ч гэсэндээ бараг тэрийг тоохгүй ингээд яваад байгаа гэж бол гарч ирж байна. Өмнө хэлсэнчлэн энэ хүн одоогоор өөрийнхөө санхүү,
мөнгө тал дээр нэлийн анхаарал явж байгаа юм уу? Ер нь ингээд энэ хүний яг одоогийн зорилго нь болохоор маш тийм буур суурьтай ингээд өөрийнхөө одоо байр суурийг олцсон тийм одоо эрэгтэй тийм хүн болохыг амар хүсэж байгаа юм байна л да. Тийм болохоор тэрэн дээр амар анхаарал явж байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тийм болохоор нэг тийм хайр дурлалын краш сонирхож байгаа хүн гэдэг чинь тийм юм дөрөөсөн анхаарлаа нэг их хандуулахгүй байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгэд одоогоор болохоор таныг л бодоод байгаа юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Уун тантай ингэж илүү татан болоод харилцаагаа цаашаа өргөжлүүлэхийг хүсэж байгаа байдал бол хөзөрдөр бол гарч ирлээ. За тэгээд хоёрт зориулаад Oracle карт татсан байгаа яг зөвлөгөө гэдэг утгаар энэ хүний талд өөрийнхөө одоо гэр бүлийнхаа шарахыг эмчлэе гэдэг хүзэр бол гаргаж ирж байна. Яг бага насндаа ер нь гэр бүлээс авсан бүх тэр шархаа эмчилжиж ирээдүйд одоо ийм аз жаргалтай амжилттай харилцаа бүтээх боломжтой гэдэг тийм зөвлөгөөний карт бол гарч ирж байна. За таны зүгээс танд ямар зөвлөгөөний карт гарч ирсэн бэ гэхээр уучлал бас ингээд сураа гэдэг Oracle карт гарч ирж байна л да. Ер нь бол нэлийн төстэй хоёрын энерги бол нэлийн төстэй бол харагдаж байна. Яалтчгүй зөвлөгөө нь хүртэл амар төстэй бол гарч ирж байна. Танд хүзэр яг юу гэж зөвлөж байна гэхээр ер нь өнгөрсөнд авсан хайр дурлалаас авсан шарах байвал тэрийг эмчлээд одоо ойлгоод тэрнээсээ сураад тэгэд ингээ уучлах хэрэгтэй гэж бол гарч ирж байна. Тэгснээрээ ирээдүйд та илүү нэг амжилттай одоо сайхан харилцаа бүтээж одоо чаднаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. За тэгээд мэргэнд таалагдсан бол комментэн дээр ийм сарны эможи тавиарай. За тэгээ хувийн онцлог авахыг хүсвэл Instagram Taro 100-аас хайр, за Facebook-оор болохоор Taro хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За ингээ мэргэн дууслаа, баярлаа. Тэгээ дараагийн мэргээр уулзцгаая. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа одоо ингээ мэргийг эхэлж байна. За та одоо хамгийн эхлээд энергийн шалгалтыг та одоогоор situationship харилцаанд байгаа хүнээ юу гэж бодорч мэдэрч байна гэд би асуух байгаа. За тэгээ энэ хэсэгт харуул та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За таарахгүй байвал та өөр группийн энергийн шалгалтыг сонсоорой. За тэгэхэд бол одоогоор та энэ хүний жоохон сөрөг талаар харж байгаа гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Та энэ хүнийг болохоор их тийм эр хүн шиг эр хүн ерөөсөө биш байхгүй байгаа гэж бол бодож байгаа юм байна. Ерөөсөө та энэ хүнийг буур суурьтай итгэж болох үйс яг ингээд эрэгтэй хүн байж болох тэр зан чанарууд байхгүй байгаа гэж бол харж байгаа юм байна л та. Тэгээд дээрэс нь энэ хүнийг та жоохон юм манипуляц амир хийдэг гэж бол боддгийм байна. Ер нь жоохон нэг тийм тортой токсик зан чанартай тэгээд ингээд тантай харилцаандаа нэлээд ингээд таныг манипуляц хийж байгаа юм шиг нэг тиймэрхүү зан чанарууд, тиймэрхүү үйлдэлүүд танд харуулсан, гаргасан юм шигээр бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд тэрнээс болоо та өнгөрсөн нэлээд их шаналж зовдөг байсан байх тал бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд та нэг зүйл бол амар их ухаарсан юм шигээр бол гарч ирлээ. Та ер нь бол энэ хүнтэй харилцаа нэлээд хичээл зүтгэл гаргасан юм шигээр байна. Ер нь энэ хүнтэйгээ илүү дотн болох гээд энэ хүнийг ойлгох гээд нэлээд их ингээд чармаалт гаргасан, хичээл зүтгэл гаргасан юм шиг байна. Гэхдээ тэр нь ерөөсөө үр дүнгээ олоогүй гэж бол хөзөрдөр бол гарч ирж байна. Тэгээд тэр үр дүн гараагүй. Тэгээд та тэрнээс болоо нэг тийм энэ хүнтэй хаягдсан юм шиг ингээд хичээгээд байхад тэр нь байхгүй болохоор тань амар хэцүү байсан юм шигээр бол гарч ирж байна. Ер нь би ингээ хичээгээд байхад бит хоёрын харилцааны ирээдүй ер нь бол байхгүй байна гэж бол та бодож байгаа юм байна. Ер нь одоо тийм миний контролоос хэтэрсэн асуудал юм байна. Би ингээд өөртөө байгаа бүх зүйлээ дайчилсан ч гэсэндээ энэ харилцааны ирээдүй потенциал энэ харилцаа ингээ өөрчлөгдөж байгаа зүйл ер нь алхаа гэд бодож байгаа юм байна. Тиймч болохоор ч тэр юм уу та аль болох ингээд одоо ийм чанга хатуу байхыг хичээж байгаа гинэ. За бит хоёрын ингээ харилцаа ингээ болж бүтэхгүй болчлоо. За одоо тэгээд яах вэ? Би ингээ хүчтэй байгаад ер нь одоо шин зүйл илэрхийлье гэсэн нэг тиймэрхүү байдал байна. Ер нь энэ харилцаа тэр жигтэй дуусгацсан дээр юм байна гэж бол бодож байгаа юм байна. Тэгээ та одоо яг ингээ hold it together гэж гарч ирж байгаа хгүй. Ер нь ингээ бүх зүйлийг ингээ ойлгоод ухаарад тавьж явуулаад ер нь ингээ ийм одоо өөрийнхөө байр суурин дээр одоо байгаад тэгээд аль болох
одоо өөрийнхөө сэтгэл зүрхэнд эсвэл өөрийнхөө амьдралд нөлөөлүүлэхгүй байхыг амар хичээж байгаа гэж бол үзүртээр бол гарч ирж байна. Гэтэ тэгж бас жоохон чадахгүй байгаа. Та нөгөө талаар энэ хүнд амар их ингээд донтцсон юм шиг байгаа. Энэ хүндээ жоохон хамааралтай болсон амар их ингээд бодоод байгаа. Энэ хүнийг яг тавьж явуулж чадахгүй байгаа байдал бол гарч ирж байна. Тэр яг юу гэсэн үг вэ гэхээр ингээд ямар ч байсан ингээд за биний зүгээс хийж чадах юуж байхгүй маань ойлголоо. Энэ харилцааг одоо юу гэдэг тавьж явуулъя. Одоо би ингээд шинэ хүмүүстэй уулзъя. Ер нь ингээд энэ хүний ингээд move on хийя гэд логикоор бодсон байгаа шүү дээ. Тэгтээ зүрх сэтгэл дотроо болохоор та амар шаналж байгаа, зовж байгаа. Тэгтээ ингээд аль болох хүчтэй байхыг хичээж байгаа. Тэгтээ ягаад ч юм энэ хүний амар их бодоод байгаа, тавьж явуулж асыг бүрэн чадахгүй байгаа байдал бол хүзэрдөр бол гарч ирж байна. За энэ хэсэгт харуул та зөв группээ сонгосон байна гэсэн үг шүү. За энэ хүн таны бодож байгаа энэ хүн таныг юу гэж бодож мэдэрч байна гэсэн чинь ингэж гарч ирж байна. Арай эсрэгээрээ гарч ирж байна. Энэ хүн болохоор тантай одоо урт хугацааны харилцаанд орохыг хүсэж байгаа. Энэ харилцааныхаа одоо дараагийн шатанд аваачхыг ал хүсэж байгаа гэж бол үзэрдөр бол гарч ирж байна. Гэтэ яаж гэдгээ мэдэхгүй байна. Яалтчгүй ингээд 2 oracle тартахад эхнийх нь lost, дараа нь proposal гэдэг карт бол гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг одоо яг ямар шийдвэр хийгээд, юу хийгээд, яаж ич хоёр одоо харилцаатай болохыг мэдэхгүй байгаа нэг төөрцөн юм шиг өөрт нь ингээд мэдрэгдээд байгаа. Гэхдээ яг хүсэл нь болохоор тантай харилцаагаа дараагийн шатанд авчихыг амар хүсэж байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Тэгээ одоогоор болохоор тантай харилцаанаас нэлээд хамааралтай болцсон байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Таныг амар их бодоод байгаа. Тэгээд тэрнээсээ болоод энэ хүн одоогоор нэлээд дотгошоогоо болцсон, ганцаардаад байгаа гэж бол гарч ирж байна. Тэгээд таныг болохоор өөртөө нь одоогоор нэлээд хүүтэн хүндий хандж байгаа гэж бол энэ хүн бодож байгаа юм байна. Тэрнээс болоод бас ингээд амар шаналаад байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Гэтэ одоогоор танд яг өөрийнхөө зүрх сэтгэлийг яг илчилж чадахгүй байна. Илчлэлийн оронд бас нууж байгаа гэж бол гарч ирж байна. Яагаад гэвэл ингээд хамгийн гол нь илчлэлээ гэхэд бид хоёрын харилцаанд өөрчлөлт гарах болов яах бол гэд ер нь өөрийнхөө зүрх сэтгэлийг танаас ингээд нууцсан байдалтай байгаад байна л да. Тэгээ энэ байдал нь ч гэсэндээ өөрт нь амар хүнд байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Ер нь бол таныг өөрт нь ингээд сэтгэлгүй болцсон өөрийг ингээд зүгээр хайцсан байгаа гэж бол энэ хүн бодоод байгаа юм байна л да. Тэгээ өөрөөгөө болохоор танд илүү сэтгэлтэй гэж бол харж байгаа юм байна. Тийм болохоор яг яах ёстойгоо мэдэхгүй ийм гатцсан байгаа байдалтай бол энэ хүн одоогоор байна. За тэгээ дараагийн асуулт нь болохоор энэ хүн танд яагаад татагддаг вэ? Тэгээд хоёрын харилцаанд 3 дахь этгээд байна уу гэж бол асуух байгаа. За хамгийн эхлээд болохоор энэ хүн яагаад танд татагддаг вэ гэсэн чинь яалтчгүй танд энэ хүн хайртай гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Бүр ингээд үнэхээр чин сэтгэлээсээ танд хайртай, сэтгэлтэй гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Таныг болохоор маш өөртөө итгэлтэй, харизма өндөртэй, ер нь тийм галт үрэлцсэн, одоо өндөр энергитэй, адлын явдал дуртай, тийм эмэгтэй хүн гэж бол боддtiin байна. Тэгээ тантай хамт байхаараа ягаад ч юм нэг тийм дотн дулаахан мэдрэмж авдаг гэж бол гарч ирж байна. Яг ингээд өмнө нь таньж мэддэг байсан хүмүүс шиг өөрт нь санагддаг. Тантай хамт байхаараа өөрийнхоороо байж чаддаг нэг тийм ингээд одоо юу гэдэг дөнгөж танилцчаад магадгүй харилцаж одоо удаагүй байх үедээ ягаад ч юм тантай бүр ингээ өмнө нь олон жил найзалцсан, олон жил би бинийгаа таньж мэддэг байсан нэг тийм хүн шиг мэдрэмж энэ хүн танд өгд юм байна. Одоо тийм өдрөмж та энэ хүнд өгд юм байна. Тийм болохоор танд татагддгаа гэж бол гарч ирж байна. Тэг яалч шиг энэ хүн бол танд амар их хайртай байна. Гэтэ тэр зүрх сэтгэлээ жоохон нуугаад байгаа. Танд сайн илэрхийлж хэлэхгүй байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Бараг ингээ бүхий л одоо ертөнц нь өөрийнх нь ингээд бараг амьдралынх нь утга учир нь бараг та юм шиг өөрт нь одоогоор санагдж байгаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Яалч би бүр ингэж гарч ирнэ гэж төсөөлсөнгөө. Тэгээ тантай хамт байхаараа энэ хүн ингээ өөртөө амар ихтгэлтэй болчдөг гинэ. Би ийм хүнтэй харилцаанд байгаа штэ гэд өөрийнх нь жоохон эго нь гарч ирдэг гинэ. Одоо миний харилцаатай байгаа хүн ийм гоё хүн гээ өөртөө улам ихтгэлтэй болоо би ийм хүнтэй байж чадлаа штэ гэд тэрээрээ өөрөөрөө амар бахархдаг байх
байдал бол харагдаж байна. Гэтэ яг зүрх сэтгэлтэй болохоор энэ хүн яг таны түвшинд хүрэхээр хүн биш ээ гэж өөрийгөө хардсан байна л та. Таныг болохоор ингээ амар өндөрт гаргацсан байгаа хгүй ийм гоё хүн тий. Тэгвэл өөрийгөө болохоор таны доор левелд, доор түвшинд байгаа хүн гэж өөрийгөө хардсан байна. Би яг энэ хүн тохирох, энэ хүнд ингэж одоо байж чадах, тийм партнер нь болж чадах хүн бол ерөөсөө биш ээ гэж өөрийгөө хардсан байна. Өөрийгөө жоохон доогуур үнэлдэг ээ гэж бол өдөр төр бол гарч ирж байна. Тэрнээсээ шиг зүрх сэтгэлтэй болохоор ингээд тантай урт хугацааны гэр бүлийн тийм харилцаа уг нь бол үүсгэхийг амар хүсдэгэ гэж бол өдөр төр бол гарч ирж байна. За тэгээд дараагийн асуулт нь болохоор хоёрын харилцаа нь гуртаж итгээд байна уу? Энэ хүн одоогоор өөр хүнийг сонирхож шохорох гэж байна уу? Өөр харилцаа үүсгэж байна уу гэсэн чи үгүй гэж бол гарч ирж байна. Одоогийнх нь өөрийнх нь бодол энэ тань дээр байна. Тэгэд өөр сонголтууд байсан ч гэсэндээ тэрийг ерөөсө тоодгүй гэж бол өдөртөр бол гарч ирж байна. Ингээ уудцсан ингээд яг ямар шалтгаан байгаа юм бэ гэд нэг тиймэрхүү ингээд бараг ингээд те шанаагаа тулаад сууж байгаа хүн шиг, уйтгарлаад сууж байгаа хүн шиг нэг тиймэрхүү зурагталтай бол гарч ирж байна. Энэ хүн одоогоор өөр хүнтэй харилцаа холбоо үүсээгүй, өөр хүнийг сонирхож шохоохгүй байна, ерөөсө тоохгүй байна гэж бол өдөртөр бол гарч ирж байна. Ер нь таны бодож таныг л ер нь амар их бодоод байгаа. Танилуу амар их ингээд холбогдоод яриа зүрх сэтгэлээ уг нь бол илчлээд хэлмээр байгаа харилцаандаа уг нь дахиж ингээд боломж авчрахыг уг нь бол хүсэж байгаа. Харилцаагаа дараагийн шатанд уг нь авч байгааг амар хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Та л яг энэ хүнийг хүсэж мөрөөдөж байгаа хүн юм шиг өөрт нь санагдчихж байгаа. Гэтэ таныг хамгийн гол нь одоо өөрийг нь хүлээж авахгүй болов уу гэсэн бодлоос амар айгаад байгаа гинэ. Одоо та одоо ингээ энэ хүн одоо тань дээр ингээ сэтгэлээ илчлээд ингээд хоёлаа ингээ харилцаагаа дараагийн шатандаа аваачаа гэд ингээд бүх сэтгэл мэдрэмжээ илэрхийлэнгүүт та энэ хүнийг татгалцвал яах вэ гэдгээс жоохон эмээгээд байгаа гэж бол өдөр дээр бол гарч ирж байна. Тэрнээс энэ хүн таныг амар их бодож байгаа. Үйлдэл ингээ хийгээд бүр ингээ те ингээд явахыг уун бол амар хүсээд байгаа гэж бол өдөр дээр бол гарч ирж байна. За тэгээд хоёрт болохоор тус нь зөвлөгөөний oracle card татсан байгаа. За энэ хүнд юу гэж хөтөр зөвлөж ийнэ вэ гэхээр ер нь зүрх сэтгэлээ илэрхийлээч гэдэг хөтөр бол гарч ирж байна л та. Тэгэхээр яалтчгүй энэ хүн сэтгэлтэй ч гэсэндээ танд нэг сэтгэлээ ерөөсөө илэрхийлэхгүй байх хандлага бол гарч ирж байна. За таны зүгээс ямар oracle card гарсан бэ гэхээр past life relationship гэнэ. Тэгэхээр хоёр магадгүй өнгөрсөн амьдралдаа өмнө нь учирч исэн хүмүүс байж болохоор бол хөдөртөр бол гарч ирж байна. Тийм болохоор ягаад ч би бинийгаа таньдаг юм шиг нэг тийм дотн мэдрэмж авсан байх боломжтой бол хөдөртөр бол гарч ирлээ. За ингийн мэрэгэн дууслаа шүү. За тэгээ мэрэгэн таалагдсан бол ийм далавчтай эможи коммент дээр үлдээгээрээ тэгээд хувийн онцлог авахыг хүсвэл Instagram-аар тааруу доор зураас хайр гээд Facebook-оор тааруу хайр хүзрийн мэрэг гэдэг байгаа шүү. За баярлалаа. Тэгээ дараагийн мэрэгээрээ уулзцгаая.